сайн байцгаана манайхаа. За туслан дээр минь дэлхийн алдартай хүн хамтлаг хүрэлцэн ирсэн байна. Тэгээд мэдээж манай туслан дээр аливаа нэгэн хамтлаг ирэхээр Улаанбаатарт маань нэг том тоглолт болох гэж байгаа гэдгийг цомдон. Тэгээд мэдээж 8 сарын 8-нд Төв цэнгэлт хүрээлэнд хүн хамтлаг маань ээлжит Wolf Totem хэмээх гайхамшигтай гоё тоглолтоо хийхээр зарлагдсан байгаа. За мэдээж манайхан бүгдээрээ 8 сарын 8-нд бол одоо жинхэнэ рок попын дэлхийн том гоё баяр болно гэсэн үг. Тэгээд ах нь уламжлалсаар дүүнрийн өнөөдөр суслан дээр ирсэн. Тэгээд хүрэлцээрсэн маш баярлалаа. Баярлалаа. Өмнө дөрвөлөө иржсэн бол энэ удаад бүр 8 удаа бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн байна. Даашка ах нь яасан? Даашках ажилтаа байгаа. Даашкагийн ажил ямар дуусах шүү дээ. За тэгээд мэдээж хүн хамтлагийг одоо 10 жилийн өмнө болж байна. 10 жилийн өмнө тоглолт болж байгаа. За хүн хамтлагийг одоо мэдхгүй Монгол байтугай дэлхийд хөнгөө болсон. Тийм учраас өнөөдөр хэдүүлээ одоо тэд доонд байгуулагдсан, тэгсэн гэсэн тэр доонууд маань тэр чартад тэгээд төрүүлсэн, тим фестивал явсан гэсэн зүйлийг ярмааргүй байна. Одоо бүгд мэддэг болсон тийм. Тэгэхээр одоо хэдүүлээ гоё шинэ юм ярив. Дөнгөж сая дүүнер маань алдарт Iron Maiden. За одоо би бүр ингээд одоо би ч социализмын үеийн бүтээгдэхүүн ч тийм. Тухайн үедээ бид нар бас хөгжим продюсерт гитар тоглоол тэгэл дэлхийн алдартай хамтлагуудыг сонсно. Тэн дундаа мэдээж Rolling Stone, Beatles гэл тэрийг сонсож байгаа. Тэгээд рок одоо тал руугаа орохоор мэдээж Iron Maiden да сүүл рүүгээ Metallica гарч ирсэн багтай. Iron Maiden ч бол дэлхийн хамтлаг, дээр үеийн хамтлаг. Тэгээд одоо тухайн үед манай Монголын хамтлаг Iron Maiden ураад ингээ хамт тоглоно гэж надад хэлсэн бол энэ бүр солиорт галзуурч гэж бодохоор байлаа шүү дээ. Тэгэхэд одоо тэрийг дүүнэр маань ингээд бодтойгоор бий болголоо. Эн чинь бүр нодлон баха те бүр бүтэн түүр хийсэн 24 онд бүтэн түүр хийсэн. За сая яваад ингээд дахиад бүр супер том фестивал дээр ингээд тоглоод ирлээ. Тэгээ тэндээс яриага эхлэе гэж аахгүй те. Тий. Ер нь бол одоо миний мэдхийн л хүн амтлах маань одоо хичнээн ч одоо дэлхийн том суперстаруудтай тоглолцоо. Дээрээс нь дэлхийн хамгийн мундаг хүмүүс хүүг таньдаг болцсон байна. Бүгдээрээ ингээд одоо миний мэдхийн л Elton John, LP одоо хийнч байла те. Бүгд ингээд хүүгийн тухай ярьж байна. За бүр цаашлаад ярих юм бол дэлхийн том хөгжмийн шүүмжлэгч нар ер нь Metallica хамтлагаас хойш одоо ингээд рокийн хөгжил зогслоо гэж хэлсэн бол тэр хийнчлээ би одоо нэрийг санахгүй байна. Хүн хамтлаг гарч ирснээс хойш энэ чинь зогсоогүй юм байна. Ахаад үргэлжлэх юм байна гэдэг зүйлийг бас ярьсан байгаа. Энэ бол одоо үнэхээр монголчууд бидний хувьд бол маш том бахархал. Тэгээд ах нь бол үнэхээр энэ түүнэрээр маш их бахархаж явдаг. Тэгээд байгуулагдсан цагаас нь би бол одоо Даашка манайх таатай танилцуулаад ийм хамтлаг байгуулж байгаа гэж галаатайгаа уулзаад, жаатайгаа уулзаад ингээд танилцж ирсэн. Өнөөдөр цаг хугацаас хурдан өнгөрсөн юм байна. 10 жил. Тэгээд 10 жилд одоо нэг хүн хамтлагийн одоо инфлюенсер гэж ярьж шүү дээ. Одоо энэ нөлөөллийн том давлгаа бий болж байгаа гэж харж байна. Яахан дараа нь гой түүхээр нь. Тэгээд Iron Maiden-ээс түүх эхлэх. Тхөө галам. За тэгье. За сая 7 сарын 11-нд яг наадмын өдөр тэгсэн. Алдартай Iron Maiden-ийн өөрсдийнхөө их нутагтаа хийсэн Ed Fest гэдэг гайхалтай шоугаа хийлээ. Тэгээд энэ дээр бас бид бүгдийг хүн хамтлагаас тусгаалan ураад тэгээд яг наадмын өдөр бидэд яг Монголоос өмнөх нь нисэл очиод мэдээж яг нөгөө цомгийн промошн гэдэг бид бас Лондонд ажлуудтайгаа 3 дахь цомгийнхаа одоо ингээд нэгж байгаа талаар ингээд хэвлэлийн дэлхийн том хэвлэлүүд ирээд бүх баахан ярилцлагууд хийгээд бүгдээрээ бас акустик хөлбраар тоглоод тэгээ маргааш нэг тоглосон. Тэгээд мэдээж одоо Iron Maiden-ийн фэнүүд ч үнэхээр одоо лоял үнэнч гайхалтай фэнүүд. Зүр дагаа явж идэв шүү. Тийм. Тэгээд хүн хамтлагийг маш гоё үлгэдэж авсан. 2024 онд Хойд Америкийн туур хийхэд бид бүгдийг ингээл хүү гэж дэмжээ. Iron Maiden фэнүүд шүү. Тэгээ сонсоогүй анх удаа ингээд үзэж байгаа хүмүүс ч гэсэн маш их байгаа тэр дунд чинь. Хойд Америкийн туур болохоор ерөнхийдөө нэг сар гаруй үргэлжилсэн. Америк болон Канадаар явсан. Тэгэл ерөнхийдөө дандаа нөгөө нэг Америкийн хамгийн том арена саксны залуудаар тоглол явсан л та. Манаас Жамбаа өдрөд амар хаппи нөгөө сонирхдаг шүтдэг нөгөө нэг заалныхаа нөгөө артлын дрессерум гэдэг шиг нөгөө хувцалдаг хэсгүүдээр нь орж үзэл бид идэж айгу гой сонирхолтой байсан л та. Тэгээд тэр тоглолт маань айгу их гой уур амьсгалтай айгу гой дотн байсан учраас бид эдийг бас дахин бас тусгайлан өрсөн баа. Тэгээд ерөнхийдөө тэр 7 сарын 11-ний фестивал бол үнэхээр гайхалтай болсон. Iron Maiden фэнүүд бид эдийг маш гоё хүлээж авсан. Тэгээд хамгийн гоё нь бас 7 сарын 11-ний өдөр бас бид бүгдийн алдарт наадмын өдөр учраас их хэлээрээ гоё наадмын мэдлэгээ бас илгээсэн. Тэгээд бас хүмүүс зарим хүмүүс маань хүлээж авсан байх гэж бодож байна. Гэх мэтчлэн одоо энэ дэлхийн алдартай энэ домог болсон уран бүтээлчтэй багасаа сонсдог байсан, тэднээс үлгэр дуурайл авдаг байсан
тэр гайхалтай хүмүүстэйгээ нэг тайзан дээрээ Монгол дуу хуураараа ингэж хүмүүстэйгээ очин золгоно гэдэг бол бид хэдийд маш том нэр хүнд хэрэг. Тэлгүй яах вэ? Тэгээ түрүүн хэлсэнчлэн дэлхийн бүх том одууд ингээд бүгдээр анхаарлаа хандуулж байна. Зарим нэг ингээд хамт тоглож байна. За ахих нь одоо ингээд нөгөө LP гэх те одоо манайхан бүгдээрээ мэдэн те Lost on You гэдэг дуугаар нь илүү мэдэх байх. Тэгээ тэр дуугийн чинь бас нөгөө яг түн шиг шоунд дээр манай сүндрээ дуулаад айгүй адилхан дуулсан. Тэгээд монголчууд ерөнхийдөө энэ ямар гоё юм урамтэлж байдаг юм бэ гэдэг. Яг мэдээж би түүхийн яриад ийм хүүхэн байдаг те урд нь дуулдаг байж байгаа дэлхийн том одуудад дуугаа өгдөг. Тэгээд өөрөө бас ингээд өвчин цолонтой байсан те одоо өхний хор тавдартай байсан гэдэг юм уу те. Ингэж явж байгаад ер нь нэг найз нэг чи өөрөө дуулал яасан юм бэ гэдэг. Тэгээд тэр Lost on You дуулаад бүр суперстар болсон. Тэгээд энэ гайхамшигтай уран бүтээлчтэй яаж одоо ингээд бас холбогдов гэж аахгүй юу? Ерөнхийдөө яг хоо бид бидний ард маш олон одоо компаниуд маш олон entertainment салбарын одоо акулууд ажиллаж байна шүү дээ. Better Noise Music байна. Манай одоо менежментийн Wallace Entertainment байна. Мөн одоо ингээл дэлхийн алдартай publishing компани байна. Мөн booking agent-ууд ажиллаж байна тийм. Гэх мэтчлэн энэ одоо энэ дэлхийн одоо Холливуудын стандартад ингэж орсноороо энэ бүгд боломжууд нэгж гэсэн үг л дээ. Тэгэхээр манай менежментээс холбогдоод манай лейблтэй хамтраад тэгээд энэ Mother Nature дуун дээр гайхамшигтай. Одоо бид бүгд ямар ч байсан яасан. Өөрсдийнхөө нөгөө энэ Монголдоо нөгөө акустик хөлбраараа тэр хамтарч хийсэн байхгүй. Тэгээд Монголдо ямарсан бичлэгээ хийчээд тэр явуулаад онлайнаараа. Тэгээд яасан тэгэл яг уран бүтээл. Бараг ковидын үеийн үеч байлгүй юу? Бараг ерөнхийдөө тийм байсан санагдаад тийм. Бүх юм онлайн байсан үе шүү дээ тийм. Тэгээд амар сонир түүхүүд юм. Ингүй шүтээр анх нөгөө юу хийх гээд. За. Тэгэл нөгөө ингүй шинэ найз өсчний нөгөө салонд орцсон. Үсээ ингүй яах вэ? Мах өгцөн ингээл сууж идэх байхгүй тийм. Тэгээд гисэн чинь л зургатаар ингээ дуу явж байна. Айгүй гоё аялалгуудтай сонир дуу. Тэгсэн чинь яг Lost on You явсан. Энэ ямар зөвөн госч байна тийм гэл. Өөрх нь лайв нөгөө нэг ингээ нэг дуу видео өгдөг шүү дээ. Зүгээр л ингийн болсон. Тэгээ бас юм баг сонир те. Тэгээд харж ирсэн хүмүүс ингээ цаагаад эргээгээд ингээ хамтарч уран бүтээл хийх нэг гайхамшигтай. Мэдүү сая стандарт гэж ярьлаа шүү дээ тий. Энэ дэлхийн стандартыг чинь зүгээр ингээд нэг авиасаараа ингээд гарч ирээд бүтээчдэг зүйл биш л тий. Би одоо анх тод санаж байна тий. Одоо Амринг дээр тий анх тэгэл одоо нээж ялаа шүү дээ 12 цагт тий. Хүн ирэх үү ирэхгүй юу гээл тий. Би өөрөө Амрингийн 2 чудаа фестивалыг үзчихсэн. Тэгээ мэдээж чинь 12 цагт очихоор эхний хамтлагууд нь бол тэгэл бараг хөнгөө тоглолт юм доо. Тэгэхэд анх хүү хамтлаг хамгийн ихний хамтлаг байсан санаж байна 12 цаг гарч ирсэн тий. Тэгэхэд захнагдахгүй орж ирэл тээ. Тэгтэл би за манай хүүг бол явах юм байна гэдгийг би анх удаа мэдэрч ялаа шүү дээ. Тэгээд анх тайд маань ингээд түрүүн лейбл ярьлаа тээ. Ингээд анх ингээд аливаа нэгэн том фестивал дээр ингээд хамгийн доор нь л тээ. Нөгөө боёо гэдэг шиг тээ. Хүү гэдэг жоохон одоо шавтын чинь ингээд нөгөө өсөө дээш тээ. Одоо 5 дахь нэрээр ороод 4 дахь руу орлоо. Одоо ингээд бүх том тоглолтууд юм харахад ерөөсө 2 дугаар игнэн дээр яг голтон дээр хүүгээд логогоор явж байгаа байхгүй. Энэ чинь бол юу харуулж байгаа гэхээр одоо түрүүний чинь хэлсэн чинь яг нэг дэлхийн стандартыг тэгээ энийг бол миний дүнээр бол яг авиасаараа одоо зүтгэлээрээ ингээд бий болгоод явж байгаа асар том одоо өв байгаа байхгүй юу. Тэгээ энийгээ одоо ингээд 8 сарын 8-нд үзүүлэе гэж шүү дээ Монголынхаа ард түмэн тий. Энд чинь зүгээр нэг одоо нэг хамт тоглож байгаа биш. Энд чинь дэлхийн стандарт гэж ямар байдгийг, дууралт гэж ямар байдгийг, хөгжим гэж ямар байдгийг, гэрэлтүүлэг гэж ямар байдгийг тий. Одоо энэ чинь ингээд нэг гоё хий гэж байгаа нь одоо монголчууд бидний хувьд бол бид сая зохион байгуулалтаас пледийн асуусан чинь хөөе хайцсангүй гайгүй шүү дээ. Энд чинь одоо би том тоглолтууд зөндөөл үзчихлээ. Хамгийн хямдхан плед нь $100 гэдэг шүү дээ. Ер нь бол тий. Тэг чинь одоо хүн амтлагаа дэлхийн алдартай амтлагыг дээрээс нь мэдээж бас олон одоо хамтуудаас хамт оролцох гэж бодож байна тий. Тэгэлгүй яг Монголын бас шилдэг энэ рок металлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан энэ шилдэг бүтээлч нарыг бид бүхэн тоглолтондоо өрсөн байгаа. Дуудахгүй бас ингээ нэг нэгээр нь зарлаад явж байгаа. Сюрприз болох байх тий. Сюрприз болно. Тэгээ мэдээж рок хамтлаг юм чи рокуудаа л дуудах нь ойлгомжтой. Тэгээ амт дууралт гэдэг чинь бол амт шүү дээ тий. Үнэхээр гайхамшигтай. Тэгээд өнөөдөр ахын гол ярих гэсэн нэг сэдв маань юу гэхээр одоо нэг нөлөөлөл гэж түрүүн ахын ярьлаа шүү дээ тий. Би сая өөрөөсөө ажиллагаа хүрээнд зүүн даазаар жоох аялаад тэгээ Лаост шүү дээ. Одоо энэ чинь Лаос чинь хөгжлөөрөө одоо хаанч байгаа билээ тий. Тэгээ тэнд нэг нөхөртөө тааралдаад тэгээд where from гэсэн чинь I'm from Mongolia гэдэг одоо нэг зүгээр энгийн conversation явсан чинь are you from Mongolia so yes do you know the who гэдэг тэнгууд надад амар санагдаж байгаа ч тий. Лаост нэг нөхөр тий. Гэтэ хөгжим сонирхол нөхөр байгаа байхгүй тий. Тэгээ хүүг Лаост мэдж байна гэдэг нь надад амар бахалтай санагдаад тэгээд
Yeah, of course, I know we are the friends гэсэн чинь надад өмсөхгүй байгаа байхгүй. Нэг Монгол хэрэг заавал хүүгийн найз болчтой. Тэгээд зураг мургаа үзүүлсэн чинь нөгөө чинь эсрэгээр намайг шүтэж байгаа. Үнэхээр хүүгийн найз юм байна гэдэг. Тэгээ хамт зураг мургаа авахлаа бүр супер юм болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу харуулж чинь гэхээр ах нь одоо ингээд 126 орноор хэлсэн байна. Гэхдээ та хэдтэй анх би танилцахдаа та хэдэд хэлжсэн санаж байна уу? Та хэдүүд ахыгаа удахгүй гүйцэх юм байна. Одоо хэдэн орн болсон байж байгаа? 70 гараа явж байгаа. Тэгээ удахгүй. Та нар ч одоо нэг явахаар ингэ зүгээр хамаа явчихж байгаа юм чинь те. Тэгээ тэр бол нэмэгдэнэ. Тэр бол ойлгомжтой. Тэгээд энэ тэнд ингээл би аялаад явж байхад I'm from Mongolia гэхээр одоо ганц мэдгэн л Чингис хаан гэж мэдчихэж байгаа шүү дээ. Зарим нь бол мэдчихгүй. Тэгэхэд одоо ингээд хүүг мэддэг болж байгаа байхгүй те. Энэ чинь яг одоо нөгөө Солонгосын одоо юу гэдгийг нөгөө бидний сайн мэддэг нөгөө BTS те нөгөө охтууд нь юу лээ Blackpink те тэр мөрөнтэй адилхан чинь нөлөөлөл бий болж эхэлж байна л да. Одоо би сайн ингээд Монголд ирж байгаа зуулчтай ингээд энд хөдөө гадаа явж байгаад ирэхээр та нар хаанаас ирсэн гэхэд одоо бүх газраас л ирж байгаа. Тэгэл ерөөсөө Монголыг яг үзэх гэж шалтгаан болсон чинь бид нар хүүг хамтлагийн тоглолтыг үзээд Монгол орн гэж одоо энэ хүүгийн natural одоо улс нь ямар улс байдгийг үзэх гэж ирсэн гэдэг чинь аюул бол хүмүүс тэгж ирж байгаа байхгүй. Энд чинь нөгөө аялал жуулчлалд одоо яг ч нөгөө түрүүний хэлсэнчлэн BTS, Blackpink-тэй адилхан нөлөөлөл бий болоод эдийн засгад миний 8 дүү даашкаг оруулаад юусан ингээд менежерга ингээд таад маань энэ баг эдийн засгийн нөлөөллийг Монголд бий болгочих шүү дээ. Энэ бол асар том хувь нэмэр байхгүй тий. Тэгэлгүй. Энийг ч мэдээж төр засгаас бол тэгээ таадын үнэлэл одоо байдаг бүх шангуудыг авсан биз дээ. Авсан биз дээ. Тэгээд бид өхний бас хийж байгаа зүйл маань бас их зөв явж байна л гээд одоо өөртөө хийж байгаа зүйлээр ингээд бахархаад харангаа авсан гээд одоо Монголд ирсэн наадмын үеэр ирсэн жуулчдаас яриа авахт л одоо хүү амтлагийн дууг сонсоод Монголд очихыг хүсээд ирлээ. Зөндөө хүмүүс тэгж хэлж байгааг сонсох чинь биднэрт амар гой урам тий. Ингээд энэ зүйлийг л хийх гэж бид нар одоо ингэж явж байгаа штэ гээд бодохоор их сайхан байдаг. Тэгээд одоо энийг өшөө одоо өргөжүүлмээр санагдтал та. Яг л одоо нэг өргөжин тий. Тэгээ ингээд бүхэл салбар руу ингээд одоо ингээд энэ урлагаар дамжиж нэвчж ийн л да. Одоо бид ингээд явж байгаа газар харж байгаа Америкт байна, Европт байна. Бүгд л одоо ингээд Солонгосын K-pop яаж одоо ингэж нэвчж орж ийн. Тэгээд тэр одоо настай хүмүүс гэлтгүү ерөөсөө тэр ингээд амар сонсд юм л шүү дээ. Тэгэлгүй мерчин дагалдаад тэгэлгүй явждаг. Тэгээ нөө друмын шоу гэдэг шиг л гэрээ ерөөсөө ингээд тэржигтэй ингээд өвч ингээд мерчээр нь томролцсон байждаг гэдэг. Тэрэн шиг л одоо тийм зүйлүүдийг л одоо ингээд бодит амьдрал дээр одоо бүр л илүү сайн өндөр түвшинд хүргэж л одоо тэгэл улсынхаа эдийн засгт бүх юмд л одоо ингээд нөлөөлөхийг одоо хүсээл тэгэл. Тэгээд үднэшлөө гэж би одоо зөндөл нүднэшлаасан. Яагаад байгаа юм бэ? Чи цаанаас нь юм харагдд юм уу? Надаас нүднэшил таардаг юм л та. Гэтэ яг энэ чи гоё харагдд юм байна. Уржигдэр бас гоё үйл явдлаа боллоо. За 27 сарын 24-нд бид бүхэн 3 дахь альбом үлгэж авлаа. Тэнгэр газрын завсар хүн нэртэйгээр. Тэгээд цацагдсан даруйда Австралийн номер 1 альбом боллоо. Энэ бас бид бүгдийг үз маш том бахархал. Тэгээд энэ 3 дахь цомог маань бас нэлээд бас ач холбогдол өгсөн, маш цаг хугацааг туулсан. 22 онд бид бүхэн Rumble of Thunder гэдэг 2 дахь цомог одоо гаргачаад ерөнхийдөө 4 жил бэлдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэл дуу болгон дээрээ тэгээд хүү амтлаг хүн рок урсгалыг дэлхийн одоо хөгжмийн урсгалд үрд мандуулах зорилготой байна шүү дээ. Тэгэхээр энэ бас хүн рокийн хөгжил хаана явж ийн ямар одоо боломж бололцоо байгаа гэдгийг тал бүрээс нь харуулахын тулд бас гайхалтай дуунуудыг одоо хүмүүстэй бас хүргээл яваад. Тэгээд яг тэр цомгийнхоо нээлтэн дээр бас Horseman гэдэг дуугаа цэцлээ. Яг өмнөх нь бас аавын тухай дуугаа гаргасан. Тэгээд аавын тухай дуун дээр бол одоо маш олон гайхалтай сэтгэлүүд ирж байна тий. Хүмүүний сэтгэл тэгээд тэр аавыгаа санд урсах, аавынхаа үнцэн тэр аав гэж хэн бэ тэр бид аавын тухайд бол гачин гоё болсон байдаг шүү. Клипийг хаана хийсэн? Ерөнхийдөө өөртөө ингээл өөртөө тэр гоё дуусан байх. Дашках ерөнхийдөө гоё. Осол самсаач хэрчилээ шүү. Би ч ядчих муу аавгаа дээр үед алдсан хүн жилхүү тэгэл тэрийг сонсохоор бас эвгүүл болт юм бэл. Тэг зүрхэнд орж ийн гэсэн үг л дээ. Бид өөртөө яг хөгжмийн хийчихэл тэгэл яг анх демогоо сонсч бүгд ойлаа. Тийм үнэхээр тэгэхээр бичлэгэндээ орохсон чи айгуу чанга байсан тий. Яггүй шүү. Ой чис эвгүүд байж. Тэр варгийн юм дээр гүстэн тэгж бодсон юм шүү. Тэр бас тэгэл нөгөө бичлэгэнд орох гэж хаад тэгээ бас нөгөө эрт бас аавыгаа алдсан, өвгөө алдаад судаг байсан. Тэг яг нөгөө өвөө хэлэхэд
хэлж амжаагүйгээ хэлээд байгаа юм шиг тийм гайхалтай дууссан тэгээ. Тэгээ одоо яг би ингээд түрүүн одоо BTS-ийг ярьсных одоо өнгөрсөн жил BTS-ийн оруулсан тэс нэг мөнгөн дүнгээр ингээд хэмжээд идэг байхгүй $2 тэрбум. Солонгосын зах зээл дээр зөвхөн BTS-ийн нөлөөлөөр орж ирсэн $2 тэрбум гэж байгаа байхгүй тийм асар том юм яригдж байгаа байхгүй тийм. Гэхдээ яг одоо ингээд BTS чинь ингээд солонгосууд чинь нэг тийм гоё залуу гэх юм те. Одоо би нэг ондоогшил гэдэг юм байх хэрэгтэй байхгүй. Монголчууд бид нар юугаараа ондоо юм бэ гэдгийг та нар харуулдаг байхгүй те. Монгол гэдэг чинь ийм Чингисийн одоо үрсад баатрууд ийм байдаг юм а гэдгийг л одоо ингээд тайзан дээр хардаг л та. Тэгээ дээрэс нь бид нар чинь та нар хөгжим өөрөө тоглож байна, амьд тоглож байна. Дээрэс нь морин хур те. Одоо миний мэдхийн хүн амтлагаас болоод морин хур сурж байгаа дэлхийд бүр амар асар олон хүмүүс байж тээ. Одоо товшир хөгжлөн дээр хэр байдаг юм бол би мэдэхгүй байна. Тэм комент. Ер нь бол яг одоо Жая галан инкуш 3 маань бас ард хөгжмийн хамтлаг байсан. Тэр үед бас хүмүүс ерөнхийдөө мэддэг гэсэн ч гэсэн бас сайн мэддэг те. Үүсэл хугацааны хувьд ч гэсэн маш эртний хөгжим болоо явчихдаг те. Одоо манай өвгдээцийн бас яг энэ гитар төрлийн хөгжмийн бас томоохон өвгдээцүүдийн нэг манай Монголоос одоо үүсэлтэй гэхээр бас бахархаж. Тэгээс Монгол туурхтнууд маань бас эргэн тойронд амьдарч байна. Одоо темпогийн товшуурыг одоо санаа аваад уран бүтээл дээр ашиглаж байгаа. Тэгээд хаасаагүй нэг ийм гурвалжин хийцлэлтэй товшуурууд бас энэ тэмдэгөө бас үүссэн байх шүү. Тэгж байгаа. Монгол туурхтан гэснээс одоо ингээд манай тоглолтын дээр бас манай хамаг монгол ахын дүүс маань цуглах айгуу сор ихтэй монголчууд халбар туваа бүрээ дээд монгол одоо уугар Шинжаан ингээд тэндээс ирэхээ маш их илэрхийлж чинь дээрэс нь бас дэлхийд даяар давхан суугаа фэнүүд маань монгол цуглах гэж байна. Тэгэхээр бас энэ 10 жилийн яваа баяр маань бас нийтгэр болох нь ойлгомжтой бас болж байна. Бэлтгэл ажил маш их гоё хангалттай ирчээ авцсан чинь гэл явж байна. Би одоо тооц хамтгийн Жаямид санаж байгаа юу? Таатай анх танилцаад би хоёр зүйл захижсэн те. За нэгд нь одоо ихнэрүүд чинь байсан шүү дээ. Чин Жамагийн хормоор шүү дээ те. Тэгээ би бүр тайзан дээр гараад хэлчихсэн шүү дээ. За танаа нөхдүүд бол дэлхийн одууд болно. Дэлхийн одууд бол түүрээр яваад та нарт олдохгүй. Бага цаг дээр нь хүүхдүүд хийж аваарай гэсэн чинь тэрийг айгүй сайн билсэн. Одоо инкус 4 хүүхдтэй болсон бай те. Жаа 4 охинтой мэдхийн те. За даваа хамгийн баг нь чи өнөө хамгийн баг нь тий. Юу болж ийн гэдэг. Оо тийм үү. За алдаа хийсэн биз дээ тий. За тэр захиасыг бол одоо ингээд хүүхдүүдэд цуглуулж бүр асар том гэр бол болох. Ургийн баяр болчихсон. Инкус 4 хүүхдтэй шүү дээ. Тий. Одонгуудаа авчихсан уу ихнэрүүд нь? Ай одонгуудаа. Ихнэрүүд нь нөө. Гэхдээ тэр хамгийн шудраг одон шүү. Би бол одоо нөгөө хамгийн гоё одон гэж боддог жишээ л тий. Тэрийг хүмүүс зарим нэгэн хүмүүс шүмжлээд үг одоо чинь Монголын үрсад олон болох хэрэгтэй байж та тийм. Одоо Монгол угаасаа улам гоё болно. Бид нар ингээ зөв замдаа ороод явж гин чинь тийм. Арчлын буйнд одоо өнөөдөр бид нар ингээл тийм. Арчил байгаагүйсэн бол хүн амтлаг байхгүй ч байсан юм. Бид эдийн бас хамгийн том арт тал бол мэдээж манай гэр бүл. Бид бас гэр бүлийнхнаараа маш их бахархдаг. Одоо ингээл бид бүгд чинь одоо жилийн бараг 6 сар, 7 сар зам дээр одоо сүүлийн 7 жил тийм 2019 оноос хойш хэр чинь. Тэгэл бүхий л арт талд ингээл бүх зүйлээ зохицуулаад өр хөвгтүүдээ ингээл гэр бүлээ бүх зүйлээ авч одоо явдаг хань ижлүүдтэй бүгдэнд нь хайртай шүү. Маш их талархаж баярлж явдаг. Тэглгүй яах вэ? Тэр гоё. Халуун баяр үү. Та нар бол баатралч. Тэглгүй яах вэ? За ахын хоёр дахь захиас юу байсан гэхээр за одоо мэдээж та нар ингээ дэлхийн од болно. Дэлхийн од болохын тулд хэл заавал сурах хэрэгтэй. Англи хэлийг бол perfect сурах хэрэгтэй гэдэг захиасыг ахын хэлжсэн санаж байгаа шүү дээ. Тэгсэн саяхан та хэд нэг интервью гарч байгаа байхгүй. Дөрвөлэн англиар интервью тэнгууд бид амар бахархсан. За миний захиасыг биелүүлсэн юм байна гэж те. Дахин зөв юм захиасан байгаа шүү те. За одоо 3 дахь захиасаа хэлье гэсэн чинь биелүүлээд эхэлсэн юм байна. Одоо ингээд тайзан дээр гарах чинь ингээд гоё фит байх хэрэгтэй байхгүй те. Одоо ингээд Монгол залууч ямар гоё юм бэ гэл те. Одоо фитнес хийчих хэрэгтэй гэл те. Тэгсэн чинь манай одко ч бүр чи хэдэл турчуу. Танигдахгүй болчихсон биз дээ. 17 жил бас. Тийм баха те. Одоо яг рок хөгжим чинь ийм байх хэрэгтэй байхгүй. Мундаг байна миний дүүст. Яа одоо ингэ харж байхад нэрээ цам цамд тайраа хийцэн. А тийм байна. Бүр дандаа ханцуулаа цамц өмсдөг байсан тий одоо. Үнгээр гоё харагдчих тий. Тэгээд чинь нэг тоглож байгаа монголж байгаа ингэ харахаар чи үнгээр гоё харагдаг байхгүй тий. Бид эзэн одоо хүн амтлагын бас амин сүс болсон одоо хар сүлдээ дахиж хар сүлдээ шүтэж тэндээс эрчимнэр өвгдээцүүдийн дээр сүр хүчийг хурайлан дуудаж гардаг тэнгэрийн зарлиг байц. Тэгээ ер нь тайзан дээр гарах болгондоо одоо бид нар чинь давтагдсан доогор нэг
ерөнхийдөө нэг өөрсдийн бие даасан тоглолтууд болон дэлхийн алдартай фестивалуудаар гарах болгоныхоо өмнө тэр сүлдээ барьж гарна, урайгаа дуудсан. Тэгэхээр 400 гаруй удаа сүлд байна мандсан гэсэн үг. гэсэн үг. Нөгөө баг ямар багын жиргэн гэдэг үлээ өнөө барь гардаг үлээ. Яадаг үлээ. Тий яг одоо манай их тугч. Сүртэй гарна шүү дээ. Аа том үүрэгтэй. Тэгэлгүй яг гэдэг тэр маш том үүрэг шүү. Маш том үүрэг. За дараагийн төлөвлөгөөнүүд юу байна? За одоо мэдээж одоо бүр Marilyn Manson-тэй тий. Одоо эн чинь бас л одоо бүр ингээд ой тоонд багтахгүй байхгүй. Тэр агуу хүнтэй. Одоо миний хүүгийн ганц шүтдэг бас дуучин л та. 8 сарын 20-оос эхлэх юм. За Америкэр гэсэн тий. Америкийн. Вау. Тэгээд Rob Zombie байгаа. Тэгээд тэр хоёрын өмнө манайх тоглосон. Манай өмнө Orgy гэдэг. Orgy гэдэг хамт байгаа. Дөрвөн хамтлаг. За. Нөгөө Five Finger Death Punch Megadeth-тэй явдаг түр шиг. Тэгээд Нэг тоглолт шүү дээ 20 тий 20 хэдэн шоу байгаа. Бүхэл бүтэн түр байгаа. Түүр ба тий. Тэгээд нодон бидэд нөгөө Казахстаны фестивал дээр Park Live гэдэг фестивал дээр Marilyn Manson-тэй Бид тоглоод Marilyn Manson гарсан. бид нар өмнө тоглосон байхгүй. Тэгээд Чи хүн дээр сонь нөхөр байгаа шүү дээ. Сонь нөхөр байгаа шүү дээ. тэгээд танилцаад хамт зурмыг авахулаад тэгээд ингэсэн тэгээд бидний тоглолт бас ингээд таалагдсан шүү ган тэгээд ясаа энэ тоглолтын дээр бас орж ирсэн. Тэгээд хамтдаа түүр их гээд одоо энэ бас бидний хувьд бас нэг л гоё түүхчж байгаа түүхэн түүр болж хувирж байна. Тэгээд араас нь шууд залгаад Европын түүр байгаа. Зууд. Тэгээ ер нь бол 8 сарын 20-наас тоглолт эхлээл бид хамгийн сүүлчийн тоглолт Брюсселд 11 сарын 1-нд дуусж байгаа. Тэгээл нэг 2 сар гарангийн тоглолт. Бараг 3 сар шиг байна. Нөгөө автобусанд амьдардаг Америкийг Та хэд намайг нэг автобусантай урьдсан байгаа шүү. Бид тэр автобусын тэр амьдралыг нэг гоё үзмэл санагдаад байгаа байхгүй тий. ах одоо очихлаа. Харин Хажуудаа таны ор бэлэн л яваад байгаа. ор бэлэн байгаа. Нэрийг бичсэн дээ ганхүү. Европ болохоор UK болон Европын хотууд тий. UK-роос нэлийн олон хотууд байна. Одоо юу гэдэг ингээд гараад ирэхээр ингээд бүр нэг 70 шиг олон хүний өмнө ингээд тоглоно гэдэг бол гайхамшиг үстэй. Шууд ингээд огшоол явах уу? За анх бол нөгөө та түрүү хэлжсэн нөгөө Rock am Ring дээр гарч яхад бол одоо зах нь харагдахгүй хүмүүс байсан. Тэгээд одоо сандрахын чаашаа дэлхий дээр бол энэ хөгжмөр бол биел номер 1 гэж гарч байгаа шүү дээ. Европт очлоо гэхэд надад л хоорч чаана гэж. Ер нь тийм шүү дээ. Тийм амбиц байхсан. Тэгээ угаасаа л тийм шүү дээ. Тэгэнгүүт яг ерөнхий нэг тийм сандраадсан зүйлч ширмхээ гайгүй л байсан. Тэгэл хамгийн гол зүйл бол одоо энэ хийж байгаа хөгжим, рок хөгжмөдөө ардын урлагта үнч явсны гавь ямар гоё юм бэ гэдгийг л их бодож баярлж илээ. Тэгээд түрүүн бусдаа хэллээ энэ залуучууд рок хөгжмийг сонсдог болсон байна гэд. Тэгээд залуучуудад бас бид бүхэн багсаг нөлөөлсөн байна, нөлөөлж чадсан байна. Тэгээд дээрээс нөгөө рок хөгжим их хөгжиж байгаа газар чинь нийгэм эрүүл байдаг гэдэг штэ. Тэгээд манай нийгэм бас эрүүлжиж байгаа юм шиг байна гэж бас бодож байна. Тэгээд Монголд бол одоо рок хөгжим бол бас сансныг бол хурдтай хөгжиж байна. Тэгээд энэ 8 сарын 8-ны манай тоглолтын дээр бол одоо монголчууд маань өөрсдийнх нь одоо жинхэнэ бахархах зүйл нь юу юм бэ? Бахархал нь юу юм бэ гэдгийг одоо ирж мэдэрч сэрж сэхэрч оюун санаагаа зингүүлээсэй л гэж одоо их хүсэж байна да. Тэлгүй явах гэдэг байна. Яг одоо ингээд нөгөө түрүүн ахын хэлсэн шүү дээ ондоорчлт гэдэг те одоо бусад орнуудаасаа бид нар юугаараа ондоорчих хэрэгтэй юм бэ гэхээр ерөнхийдөө энэ ирж байгаа жуулчч гэсэн хэлтийн те одоо ингээд нүүдэлчин соёл иргэншлийг одоо яг бодитоор нь авч үлдэж байгаа цорын ганц улс бол Монгол байна тий. Одоо үрд бидний 40% нүүдэлчин соёлоор бол амьдарч штэ яг ингээд байгаль дээр natural ингээд амьдарч байгаа байхгүй тий. Тэрүүгээр ялгарч байна. За дараагийн нэг том юм нь юу вэ гэхээр одоо үхтэй одоо бид нар гарын 5% багтгал дэлхийн том гүрэн байгуулсан улс систем аа тий. Газар нутгаараа бол бид нар чинь нэг номерд орж байгаа байхгүй. Тийм учраас монголчууд бидний бахарх хэмжээрөөсөө энэ үхтүүх байгаа. За дээрэс нь одоо ингээд та хэдийн буйнаар гэх юм уу тий нөлөөллөөр эн чинь Монголын рок хөгжим бас одоо ингээд тий. Тэгээ тэр дундаа одоо та хэдийн хөгжүүлж яваа одоо хүмүүс хүргэж яваа одоо ихэнх нь одоо ингээд мэддэг болцсон хүннүү рок гэдэг нь шинэ урсгал гэдэг чинь бас ингээд Монголыг нэг ондоорших тэр гайхамшигтай гоё үр суурийг л ингээд тавьж яана л та. Тэгэхээр гайхамшигтай. За тэгээд яг хөө мэдээж манад ирсэн юм чинь уламжлалаараа нэг 3 дуу яваа. Тэхүү хэдүүлээ. Юугээр ерөнхийдөө бас гоё уламжлал байгаа шүү дээ. Урд нь бас гоё хиймэр бадрааж хаагч жаваргуу тийш хамгийн жавар мөргэн хэлэхгүй жавар шаардлагагүй тий. Тэгэхээр гоё хиймэр бадрааж та хэдээс ч хойш одоо Монголын рок бүгд ирсэн дээ одоо
Сарайруна, Хорд, Харанг ерөөсөө бүгд гоё энергитэй газар байгаа манай тийм. тэгэлгүй Тэгээ манай рок попын бүгдээрээ их дуртай. Одоо ингээл тоглолт боллоо над руу бүгдээрээ ярьдаг тийм. Хаа танаачлан дээр чи гоё штэ гэл. Бүгдээ нь урддаг. Тэгэл аль болохоор бас нэг гоё байлгах гал бэлдээл. Центао. Центао. Би ч өөрөө нэг ууз. Би ч нүүр царай юм байгаа шүү дээ. За тэгвэл дуу. За тэгээ. Таад чи ингээд ахын ус мөсө хадлаас тээ. Чи ийм амар өндөр байсан. Тэгээ ус хадчихаар ялаач юмуд байхгүй болчих. За одоо ганхуу ахынхаа энэ сайхан байгалийн сайхан дин сайхан өргөө гэрт бид бүхэн хиймэр бадрааж манай хүн амтлагийн амин сүнс болсон хараа янг дугаараа энэ акустик хөлбраар яг өөрсдийнх нь үндсэн дууралтаараа ингэж за баярлалаа. Харан чинь шууд нар гарч. Словцтэй байх шүү. Хараа янг гэж манаас гайхалтай байгаа. Энэ дуу маань нөгөө нэг одоо Star Wars-ийн Jedi Fallen Order гэдэг дууны main song болсон. Гэхдээ энийг дуулахдаа Lucasfilm-с болохоор бид эдэд нэг сонин санал тавьсан. Энэ дэлхий дээр хэрэгэлдэггүй хэлээр дуулах хэрэгтэй. Star Wars ч нөгөө октор сансарын тийм аюутай болохоор. Тэгэхээр бид бүхэн бас бодож хоорондоо ярилцж хагаад Монгол тэнгэрийн хэлээрээ эртний хэлийг ингэж нөгөө дууныхаа аюуг ингээд утгыг нь гаргаж тэгж анх хийсэн. Тэгээд тэр төсөл маань бас амжилттай үргэлжлээд Jedi Survivor гэдэг төсөл болсон. Тэгээд энэ дээр болохоор дэлхийн бас шилдэг уран бүтээлчнэр хамтарч нэг цомог хийгээд тэр тоглоомны одоо саундтракуудыг хийсэн. Тэгээд тэр нь тухайн жилийнхаа Grammy-д шилдэг тоглоомны хөгжим болсон. Тэр цомог маань. Тэгэхээр бид эдийн оролцсон тэр гайхалтай төслүүд Grammy хүрсэн. Тэгээд Lucasfilm-с дахиад Star Wars-аас дахиад том санал ирсэн. Энэ том төсөл маань 3 дахь цуврал дээр энэ төгсгөл нь болж байгаа юм л. Тэгээд энэний бас саундтрекийг бас хүн амтлаг хийж байгаа. Сая хийгээд өгцөн ба. Бүр удахгүй гарах юм тий. Сая Predator-ийн юун дээр шинэ цуврал дээр бид бүгд яг нөгөө нэг трейлер дээр нь манай чонсултыг ашиглалаа. Бас хэд хэдэн кинон дээр бас ашиглагдсан. Гэх мэтчлэн ингээд маш гайхалтай саналууд бас ирсээр байна. Нөгөө Spotify дээр манай хүүгийн нэр Star Wars-ын ертөнцийн нэрээр Агасар гэж байгаа байхгүй. За. Агасар гэд бичээд оронгууд манай дөрөв дуу байж байгаа. Оо зөө. Тэгээд бүр ингээд тусдаа ингээд хүүгийн нэрийг ингээд Star Wars-ын нэрээр өөрчлөнгүүтээ Star Wars-ын дуунууд тэр Агасар нэр дотор байгаа. Star Wars-ын ертөнцид манайхыг Агасар гэж дууд. Агасар гэж. Star Wars ч одоо бүр дэлхийн хамгийн алдартай одоо бид нар сериал гээрээ сурсан. Тийм франчайз тийм. Одоо хүртэл үргэлжилж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ нөгөө 50 жилийнхаа түүхэнд үндсэндээ бол энэ саундтрекийн юунуудаа дандаа нөгөө нэг классик ийм оркестроор хийдэг байсан хөгжмөө. Тэгээ анх удаа ийм хамтлаг тэр донд рок хамтлаг тэр main song хийсэн. Амар үнж фэн. Тийм бүр амар. Бид энэ тэнд нөгөө нэг түүр хийж явах үед Star Wars-ын бүр ийм одоо юу юм те тэр ертөнцтэй ингээд өөртөө ингээд бүр ийм зэрэг дэвмэв бүх ингээд нөгөө нэг одоо юутай одоо юуны тим Jedi Water матарч гэх шиг тийм хувцастай нөтүүд ирсэн ээ. Батальон байгаа хөө. Бид ерөөсөө ингээд ийм шууд ийм зоос мосоо шууд бэлгэлээл. Манай цол бий болгоцсон шүү дээ. Айран байгаа хөө. Айран дотроо бас цол хэрэгэмтэй генерал минерал одоо юу гэдэг тий. Тэр хэдэн бас ирж уулзнаа бас. За мэдээч яг одоо ингээд нэг native хэлээрээ тий одоо энэ дэлхийд одоо rock pop-ын түүхэнд өөрсдийнхээ хэлээр бүр суперстар болсон цөөхөн үед амтлаг байдаг байхгүй. За одоо Рамштайныг ярьж байна тий германаараа дуулаад өөр баг байхгүй шахав. Тэг чин хүн амтлаг монголоороо дуулаад тэгээд эн чин Монголынхаа гачин одоо монгол хэл сурыг гэдэг залуучууд их байж та тий. Одоо бүр мориор тоглох, тушуур тоглох юм бүр зайшлаа бүр монгол хэл сурыг гэдэг. Эн чин бүр амар том нөлөөлөл юм яваад байгаа байхгүй тий. Францд бид бүхэн яг 19 онд лөө 20 онд La Ternion гэдэг нэг театр тогсон тий. Амар гоо театр. Тэгэл юу гэсэн эд ингээл тоглолцсон ингээл явжсэн чинь хар сүлд сэрсэр гэ бүгдээрээ дагдуулж харин зэрэглэрээ харин тий. Тэгэхээр сонирн байгаа шүү дээ. Бид бичлэг нь пошт нөхөрөө тий. Хүүхс сарж унан сарн нөлөө гинэ өдөс. Segugo mongolit сирэтерэн кулаурти амар дуусан. Тэгээ одоо энэ чинь ганц хөгжим биш. Хувцс руу орж байгаа. Би одоо зөндөө тоглолтын дээр нь шатлалгаатай нөхцөл Монгол дээл хүмүүс тийм байж байгаа байхгүй тий.
Алтан цай нөгөө шинэ сумгноос чинь нэг дуу маш таалагдсан. Яг түрүү монгол хэл гэж ярьсан та хэд баг анхны англи одоо дахилттай дуу байх гэж байна тий. Саарал хүн тий. Тэрийг нэг тоглож За. энэ бас үнэхээр гоё дуусан шүү. За стодик чигэн жаргаж байна да. Янз Түрүү ах нөгөө таад маань ингээд анх эхэлж байхад ингээд доод чигэн хүү гэж үзсэн дээ. Ингээд том хамтлагуудын халаалтанд явж ирсэн гэсэн. Сүүлдээ бодсон ингээд ихийн том хамтлагууд хүүгийн халаалтанд яваад байгааг би одоо ингээд бүр Special guest те. Special guest те. Тэгээ та нарын өмнө тоглолдог те. Одоо миний мэдхийн тэр Apocalypse те. Rasmus те. Тийм сая 5 сар Rasmus ч юм бол амар хамтлагч те. тийм шүү дээ. Тэг чин ингээд хүүхийн халаалтанд 2000-ад оны үед бид эдийг хөгжим эд сонирхож явах үед энд шайдаа өгöd дуучин. Эдстэ мандчихсан. Тэгээд 5 Линкин парк маркетад үлдчихсэн хамтлагч шүү дээ. Тийм. Маркетад бүр алж ирсэн хамтлаг байхгүй. Тэр нэг хэсэгт байхгүй болсон юм байна. Тий, Одоо камбэк хийж байгаа юм биш үү? сая бидэд уулзахад 17 жил авчирсан гэсэн. Тийм баха, тийм баха. Тэгээ сая Хойд Америкийн төр бидэд 5 сард хамт хийсэн. Тэгээ алдарт нөгөө Финляндийн хоёр штэ тийм. Apocalypse гэж нь одоо амьд домгууд. Тэгээ одоо Apocalypse тэгээ Rasmusтай хамтарч төрүүлсэн. Тэгээд бидэдийн хувьд бас special guest-ээр оржсэн. Маш том нэр үнд хэрэг болсон. Сая соёлын хамтлагийн 55 жилийн явгаар бид нар Сүхбаатарын талбай дээр бас зохион байгуулалт тоглолоо л доо. Тэгээ би бас зөндөө том өөрийнхөө хэмжээнд ч одоо зөндөө том тайлгч чинь тийм. Тэнтгийн яг мэдээж олон хүнтэй тайлсан дээр ах нарынхаа буйнаар бас тий одоо тэгэл ингээд гарна шүү дээ. Тэгэхэд одоо нэг үеийн бол манай техникч нар өстө аюу мундаг болчих. Аюу техникч аюу хэцүү байлаа. Тэг ямар гоё дуурсан бэ. Тайзан дээр бүр аюу гоё дуураад тэгэхэр чин хүн ингээд бүр дуулах ч аюу гоё урамтай болт юм байна шүү дээ тий. Тэгээд одоо тэр тайзан дээр гоё дуурж байгаа дууралтыг урагш байгаа гадныхан ч бол яг тэр чигээр л дуурдаг юм байна шүү дээ ерөөсөө тий. Тэр аягүй чухал гэхэд 8 сарын 8-нд бол одоо яг тэрийг л үзүүлнэ гэж би ойлгоод байгаа шүү дээ. Одоо дууралт ямар байх ёстой вэ гэдэг тийм. Энэ олон хөгжмийг дуурна гэдэг чинь бас тийм амар зүйл биш шүү. Тэгээ fan zone гэж гаргасан байгаа. Дээрэс нь бас chill zone гэж гаргасан байна. VIP гаргасан байна. Тэгээд энгийн нэгтүүд байгаа. Тэгэхээр хүмүүстэйгээ бас ойрхон тэр бас гоё уур амьсгалыг мэдрүүлэхэд бол бас fan zone-ыг бас нэлээд гоё гаргаж ирсэн. Тэгэл айгүй бол сэтгэл тогтнол хүлээж байна. Хамгийн гол анхаарж байгаа бас нэг зүйлүүд энийг бол ялчгүй дууралт. Тэгээ таны хэлээд байгаа яг тэр eye contact байна те эсвэл яг дууралт байна. Тэрэн дээр бид маш фокус өгч ажиллаж байгаа учраас энэ одоо манай тоглолтын дууралтыг бас ирж мэдрээрэй л гэж хүсэн байна. Дууралтын стандартыг тий. Одоо дашках маань л одоо энэ ранкинг юм гээд нээж та одоо мэдлэг чадвараараа бол одоо угаасаа Монголд дашкахтай юу ярих вэ? Тэгэхээр бид эдийн абсолют сонсголтой хүн шүү дээ. Ийм одоо мундаг продюсертэй манай дашках маань бүхэн дээр ингээд одоо сэтгэл санаа тавиад ажиллаж байгаа учраас тоглолтын дууралт тал дээр бол маш гоё байна гэдгийг бол угаасаа мэдэрч байгаа. Тэгээд яаж л одоо тайзан дээрээс одоо перформанс яаж гоо үзүүлэх үү гэдэг дээр тайтын гол зорилго чинь ерөөсөө тийм шүү. Одоо нэг үеийн бол бид нар чи өөрснөө хөгжмөө ухсраад өөрснөө гэлээ зоогоод бараг одоо тийм байх болсон шүү. Одоо яг нөгөө зах зээл хөгжөөд хүмүүс нь хийх ёстой юмнуудаа хийгээд аюу гоё болт. Нэг үеийн бол монголчууд үнэхээр Тэгээ бид эдийн ардталт бас маш олон гайхалтай хүмүүс ажиллаж байна. Тэгэл маш олон хүний хүч хөдөлмөр дээр үндсэн дээр бий болж байгаа тоглолт. Тэгээд анх бас нэг гоё сонирхолтой юм ирэхэд дэлхийн аялын тоглолтуудаа бид эхлэхийн өмнө White Rock Center дээр 2019 оны 5 сард анх 2 өдөр тогссон. амар цөөрөтэй. Тэ. Тэгтээ амар сонь ингээ хүмүүс ороод ирсэн чинь амар гоё шин тий. Тэгээд яг дэлхийн аялын тоглолтуудаа их нутгасаа эхэлчихсэн. Тэгээд бид эдийн яг 10 жилийн яваа бас маш гоё давхцж байна. Тэгээд энэ дэлхийн аялын тоглолтууд чинь ингээ шат шатаараа ингээл заалан тоглож исэн бол 1000 хүнд 2000 хүнд 5 10 гээл ингээл нэмэгдээд явж байгаа шүү дээ. Бид эдийн бас нэг том зорж байгаа зүйл бол дэлхийн одоо стадиум төр хийх бас туйлын том зорилго хийж байгаа. Тэгэхээр энэ стадиум төрний эхлэлийг их нутгасаа ингэж бас эхэлж байгаа гэсэн тийм бэлэгдэл том бэлэгдэл явж байгаа. Тэгэхээр энэ бол бид бүгдийн хувьд бол маш том одоо дуршлаг бөгөөд бахархал тий. За энэ гоё ноотон дээр хэдүүлээ өнөөдрийнхээ ярилцлагыг өндөрлөе. Тэгээд мэдээж түнэрдээ 8 сарын 8-нд болох гачин гоё тоглолтод нь амжилт хүсье. Тэгээд түрүү нөгөө халаалтын хамтлаг гэдээ ярьсан шүү дээ тий. Тэгээ манай хүү чи одоо угаасаа хүүгийн фэн. Тэгээд нөгөө бүх дуугийн чинь тоглодог. Тэгээ би нөгөө Одко санаж байна одоо чамаа нэг дуудаад би ихтэй сюрприз барихгүй Одкод чамаа түрээд ирээд манай комент ихнэрэн жирэмсэн ихнэртэйгээ ирээд тэгээд манай хүү тоглосон чинь бүх дуугийн чинь тоглоод бүр гайхаад энийг яаж тоглолт яахын дөө гэж нү. Тэгээд хүү маань бас хамтлаг байгуулсан.
Арсан. Янзын гоё хэлээ. Тэгээ би нөгөө миний хүү зориг юу гэсэн чинь би аава хитцээ нэгэн цагт би хүүгийн халаалтай хамтлаг болно доо гэж Эх. тэгээ гоё гохгүй. Гоё шүү дээ. Тэгээд нэг дүүг манай хүүтэй Оо тэглэг байх. Бахархаас болж байна.